Хүн болгон цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Бид амьдралдаа бие гэдэг хүү хүнийг бүтээн явахдаа олон жилийн дараах бие гэдэг хүү хүнийг төсөөлөн харж байдагч. Зарим хүмүүс түүнийг төрүүлэн харах дуртай. Зарим нь энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Гэхдээ л та бидний амьдарч буй энэ цаг мөч өнгөрүүлсэн амьдрал бол төсөөлж буй ирээдүйн амьдралаас үнэн гэдэг нь ойлгомжтой юм. Та энэ цаг мөчөд хэн бэ? Таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Замцгоно тавхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тавхандаа бэлтгэн хүргэдэг 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Данзангийн Лүндэ Жанцсан хүрэлцэн ирж оролцож байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч студид минь хүрэлцэн ирж нэвтрүүлэгт минь оролцож байгаа танд мянган үзэгчдийнхээ өмнөөс маш их баярлалаа. Танай бас одоо MJ Laredo телевизийн хамт олонд болоод танай радиог сонсдог, үздэг нийт монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бас удахгүй шинэ жил болох гэж байна. Шинэ жилийн баярын урьдчилсан мэндийг хүргэе. Тэгээ өөрөө хэн билээ? Дорж болон гэдэг. Айл аймгийн хүүхдээ. Аран аймгийн хүүхдээ. За гаралтай тийм үү? Угшилтай. Бас танилцахын зүйтэй байна. Аль нэг нэвтрүүлэгт маань зорилт гэж байх ёстой л доо тийм ээ. Тэгэхээр бидний хийж бэлтгэж байгаа энэ хөө нэвтрүүлэгт маань орцож байгаа зочноо хувийн талаас нь хин бэ гэдгийг гаргаж ирдэг. Би танаас 100 асуултыг асууна, та надад 100 хариултыг өгнө. 100 хариултаа өгөхдөө чин сэтгэлээсээ, үннээсээ өгөх юм байна. За. Ингээд хоёлаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлэе. Нэвтрүүлгийн маань эхний хэдэн асуулт бол таны өөрийн тавч танилцуулга байна л да. Үүнд бол таны нэр, цас, нэр, нас, цусны бүлэг, дээрээс нь бие өндөр, жин гих мэтлэнгээр бол явна л да. Ингээд хоёлаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлэе. Таны нэр? Лүндэ Жанцсан. Таны нас? 56. Таны цусны бүлэг? 2 дугаар бүлгийн цустай. Таны биеийн өндөр бас дээрээс нь жин. Биеийн өндөр 1.67 байсан. Тэгээд нөгөө жилээс жил жижигэрсэн гэдэг шиг 1 мм доошилсан байна гэсэн шүү дээ. 1 мм. Тэгэхээр 1.66 59 мм гэсэн үг шүү дээ. Биеийн жин 74 кг. 74 кг жинтэй. Таны шашин шүтлгийн хувьд? Би одоо бүдний шашинтай. Таны гэр бүлийн танилцуулга? Манай гэр бүлтэй, 2 хүүхэдтэй, 3 ач зээтэй. Гэр бүлийн маань хүн манай гэргийн Дамдаржагийн оюун цэцэг гэж. Багш, менежер хүн байгаа. Шигээ гутаг хууль зүйн дээд сургуулийн захирал, дэд профессороор олон жил ажиллаж байна. Охин хүү 2-тай. 2 зээ, 1 ач байна. За манай хүүхдүүд маань ажилд амьдралынхаа одоо гарааг эхлээ явж байгаа ийм хүүхдүүд байгаа. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байх юм л да. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг байдаг вэ? Гэхдээ ер нь бол би нэг үргэлж нэг үгийг хэлээд байдгүй л дээ. Цаг үе болгонд л үг хэлжсэн байлгүй. Тэгэхээр гэдэг энэ сул үгийг хэрэглэдэг гэж сүүлийн үед бас шүүмжлэгдэж байгаа. Ер нь бол би амьдрал бол баян гэж хэлэх дуртай байсан. Тэгээ хэлцэг болсон л доо. Лүндэгийн хэлдгээр амьдрал баян штэ гэл. Тэр бол яг миний ажил төрөлтэй холбоотой. Юмыг олон талаас нь бодож зохицуулдаг хийнэ. Тийм ээ. 10 хэдэн талаас нь бодоод хийхэд цаана 14 дахь 15 дахь тохиолдлууд гарч ирээл бидний одоо гаргаж байгаа хууль бас л онгорхой цоорхойтой гэдэг юм үлддэг байхгүй юу? Амьда их олон талаас нь бодоод байгаа. Тэгэхээр амьдрал илүү баян байгаа биз. За сүүлийн үед бол нэг хэсэг бол би дээр ер нь дотроо бодож явдаг бол эзэн гिचээвэл заяа гिचээн гэдэг юмыг үгийг бол дотроо бодож явдаг. Гурав дахь нь бол
хүнтэй аль болохоор эвтэй найртай байх гэдэг философи байна шүү дээ, тийм ээ. Энэ бол манай ээжийн захиж хэлдэг байсан. Ерөөсөө тэр хүний амьдрал гэдэг бол одоо төдий галтай л тийм үү. Нэг чүдэн зураад, нэг галаасаа гадал, нэг хээр явж байгаа нэг цай чанаад өнгөрөхтэй л адилхан л тэгэл хугацаа байхгүй. Энүүхэн хооронд бол ер нь аль болохоор хүнтэй нэг муудалцмааргүй байгаа юм л да. Нөхцөл байдал нь тийм юм. Энэ бол эв нэгдлийн философи цаанаа байгаа юм болов. Цөөхөн нүүдэлчин монголчууд ингэж. Энэ хэдэн үгэн дээр нэлээх яригддаг. Тэрнээс биш одоо гадаад үг ч юм уу, эсвэл одоо этгээд жаргон этгээд үг ч юм уу, аль нэг үгийг л амны уншлаг болгоод яриад байдаг. Таны сонирхол болон хоббины хувьд би бол одоо сонирхол хоббигоо бол одоо сайн мэдэхгүй байна. Тэ. Хобби ч одоо юу юм бол да тэгээд шатрал гэх үү тэ. Хуучин бол бүх нэлээд одоо бас намайг бол хүн юмшихгүй л дээ барилдаж явсан гэхээр тий. Тэгээ барилдаж явсан гэхээр хүн юмшихгүй, гоё хөөрхөн явсан гэвэл хүн юмшихгүй. Залуу явсан, дээл хувцаа урж явсан гэвэл одоо үнэнд нийцсэн байх тий. Сүүлийн жилүүдэд бол бас шатарт бол нэлээд хоббитэй юм. Хүн болгонд дуртай хоол, дургүй хоол гэж бас байна. Таны хувьд энэ хоолнууд ямар хоолнууд байна? Тий. Надад дургүй хоол бол байхгүй. Багадаа бол дургүй хоол их байсан. Одоо яадгийн хэрчгэнсэн ногоодоо хоолыг үзэж чаддгүй, урссан гурилтай хоолыг үзэж чад тааруу загас жарааха өндөг гахаймах идэж чаддгүй. Хүүхэд байхад нэг жоохон баг зэргийн цамаа хүүхэд байсан л да. Сүүлдээ хүн амьдралд ч орохоор энэ дэлхий дээр ер нь нөгөө явдгаас тийм ээ галт тэргээс нисдгээс онгоцоос гэдэг бусдыг идэж чаддаг л болсон л доо. Тэгээд ер нь бол нэг дургүй хоол алга. Хамгийн гол нь өлссөн үед л хоол амттай байдаг байхгүй юу? Затгалан хүн тарган хоньны сүүл хатууддаг гэж. Монголчуудын үг яасан үний үг гэж тийм үү? Гэхдээ дуртай хоолны хувьд бол мэдээж хэрэг нөгөө тарганы мах гэхэр 20 өтэй тий. Үхрийн одоо хавирга тийм ээ. Өөх мах алгалсан үхрийн хавирга, адууны гитай, умс гэдэг, цагаан шавэ гэдэг. Тэгээд одоо хөхүрийн айрыг гэдэг гол дуртай юм бол тэр л дээ. Дээр нь бол одоо ойр зурийнхаа хоолыг идэнэ. Миний гол бас идэх дуртай юм бол ер нь далах, маасалтай далах. Тэгээд йотонтой идэх л одоо хамгийн дуртай юм. Таны бүр багада хүсч мөрөжсэн мэрэгжил ямар мэрэгжил байдаг? Одоо бусад хүүхдээ адил бас л хөөх их вийг сониуч хүүхдэл байсан л да. Юм л болох гэж үзсэн. Хөгжим авч өгсөн аав ээж одоо аккордеон гэдэг хөгжим. Сураагүй тий. Заалгаад үлээвэр хөгжмийн дугуйланд яваад нэг хэдэн стадада хийж марш үлээг сураагүй театр гэдэг хөгжим. Хөгжмийн зохиолч Жанчив гэдэг хүн байсан. Одоо ч байгаа л да Дамбин Ямын Жанчив гэдэг. Анхны хайрын гээд гой дуунууд байдаг шүү дээ тийм ээ. Тийм хөгжмийн багш хүн. Манай баруун хамар хашаанд байсан. Зүүн хамар хашаан чулуун хүүгээд өөд болцсон. Шатрын дид маст. Тэр хүнээр шатар заалгаж ийлээ. Гом гээд одоо хөгжмийн багшаар үлээвэр хөгжим заалгаж ийлээ. Сурсангүй цаана манай нар бас хичээлх гэж үзлээ. Бөхөр хичээлх гэж үзлээ. Тэгээд ер нь ингээд бас нэг гавшгай сурагчдын дугуйланд яваад сэтгүүлж болох гэж үзлээ. Тэгээ юм л үзэл тэгэл хүний хувь төөрөг би нэг Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид орсон 75. Ингээл хуульч мэрэгжилдээ дуртай болсон. Согтруулахундаа таны бодлоор юу вэ? Согтруулахундаа бол одоо олигтой юм биш л дээ. Инээс л хол юммаар байгаа. Би бол 40 нас хүртлээ бол арх хууч чаддгүй байсан. Сайн даач биш. Ер нь бол тэр миний бие физиолог хүлээж авдаг. Тэгээд нэг актер Вьетнамд явж байгаад хордлого болоод. Тэгээ ер нь бол 2-3 хонд гууч сурах ёстой гэж чадах ёстой гэдэг. Тэгээд уучаад. Гэхдээ залуу байх хүнд бол арх амьдралын дайсан. За одоо ингээд 40-50 хүрээд ирвэл эрүүл мэндийн дайсан байхгүй. Тэгэхээр л ерөөсөө
Ерөөсөө л хэрэггүй юм байна гэдэг бол хүнд ч гэсэн ойлгомжтой шүү дээ. Тэгээ энэний тухай бол би бүтэн одоо лекц уншиж болох юм шүү дээ. Тийм учраас товчилсан дээр гэж боддог. Тэрэн дээр. Тий. Би жишээ нь одоо би нэг зүйл хэлье. Айлын хормон дээр очиод намайг үг хэлгэхгүй юу? Саяхан. Тэгээ би тэгж байгаа юм. За эрэгтэй тийм ээ, айлын эрэгтэй архил уухгүй, арх уухгүй. Тэгээд цалингийнхаа одоо тийш орлогын хэмжээ бага л да бас. Компани захирлууд бүх мөнгө аваад өг гэлтэй биш баг. Ажил хийж байгаа хүн бол их нэртэй нэг 70-аас 80% одоо их нэртэй өгөөд арх уухгүй байхад л боллоо гэж. Гэрэл ихнэр нь гэргий болж байгаа хүн нь бол ерөөсөө хадам ээжтэйгээ яг өөрийнхөө ичгэл байгаа л яах юм бол тэгэл хоёр эмэгтэй хүн чинь нөхрийгөө бол хоёр талаас нь бариад авна шүү дээ, тийм ээ. Тэгэж би загтгийн. Тэгэхээр энэ архины асуудал бол их том хүчин зүйл юм аа. Арх уухгүй байх юм бол. Стресс гэж нэг юм байна, тийм ээ. Хэрв та стресс нар бол хэрхэн тайлж байна? Би ажилтай байх юм бол стресс тайлгдаг. Их сонин стрессээ тайлах сонин аргатай хүн л дээ. Ер нь бол сүүлийн үед бол агаарт ч юм уу, тийм үү? Би бол хүчил төрөгчийн дутагдлалт байдаг хүн шүү дээ. Нэг 30 секунд юм уу, нэг минут хэрэг гайгүй амьсгалаад орох гээд гэрлүүгээ орох гээд. За тэгээд утаатай бол амьсгалаасаа дор юм болно шүү дээ. Тэгэхээр агаарч яхан юм бодоод явуул. Бас одоо тэгээд жоохон байгаль энтрийг хараад явуул. Эсвэл нэг сайхан сэтгэл, тийм ээ, догдлуулсан ч гэдэг юм уу, эзэмдсэн тийм өгүүлэг, богино өгүүлэг уншвал стресс айлгдаг. Тий. Эсвэл одоо шатар тавлах ч юм уу, тий. Тэгвэл тий. Ийм маягаар л одоо стресс тайлгдах байх та. Тий. Ажилтай завгүй байгаад ивэл стресс орох нь бага байх. Зав мэдээж хэрэг сэтгэл зовоос асуудлууд мянга төмөөрөө гарч байгаа шүү. Тэр болгоныг бол бодож जैन, сэтгэж जैन. Ажилтай явж чинь тэр чинь бол одоо нэлээ юуг нь авч хайна л да. Сатаар болно шүү. Тийм байна. Та өөртөө хизээ хамгийн их таалагддаг бай. Би өөртөө их таалагддаг байсан юм аа. Тий. Нэг аятайхан бодож явж байгаа нэг аятайхан шүлгийн мөр зурс хийгээд ороод ирэх. Эсвэл нэг одоо бас нэг гिचээлээ заагаа тийм үү? Гिचээл би ч багш л та. Тэгэл гिचээл заахын өмнө талд бол бас нэг 3 минут ч юм уу 5 минут бяцлах хэрэгтэй л байхгүй явж явах замда. Тэгээд гिचээл санаа зовж гिचээл заах чиг санаа зовно шүү дээ. Хүнд юу хэлэх вэ? Хэрэгтэй юу хэлэх вэ? Тэгээ гिचээлээ сайхан заачаад хүүхдүүдтэйгээ харилцаад тэгээд асуулт хариулт явагдаач байдаг юм уу? Ингээ гарахад бол нэг сайхан таашаал гэдэг юм уу тийм өөртөө. Бас нэг ганц эхлээд анх удаага одоо сонинд өгүүл нийтлүүлж явах ч байдаг юм уу? Анхныхаа номыг хэвлэлтэнд өгөөд алхаж яхад бол нэг сайхан одоо юм хүүгээд бүтээсэн юм шиг. Сүүлдээ бол яг тэр ном зомоо бол мэдээж хэрэг гаргаж л байгаа юм чинь. Тийм үе байдаг юм. Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол та тэр машин суугаад хэдэн он руу явах вэ? Мэдхгүй байна. Би ер нь тэрийг нэг боддоггүй. Гэхдээ шүн зүүдлэх гоё байдгийг. Зүүдэндээ л очтгол хам би сайхан. Ялангуяа тэр аав ээж хоёрын дунд хөтлүүлээд урт цагааны урдуур манай аав ээж хоёр урт цагаанд гуталчин байсан улсууд. Би ханараа гайгүй байх та. Тэгээд тэр үед би бас бага байсан. Тэгээд тэр хоёрын дунд хөтлүүлээд ингээ явж яасан. Тэр үе рүүгээ л очимоор санагддаг л да. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг зүүдэндээ үзвэл маш сайхан байна. Таныг одоогийнхоо ажил мэргэжлийг солигвол та ямар ажил мэргэжлээ солих вэ? Тий, би багш ажил. Би солихгүй байх ажил. Ягаад гэвэл би үндсэн ажил багш юм чи. Багшаа хийн л дээ. Гэхдээ хоцрогчвол яаж багш хийх вэ те? Тэгэхээр хоцрогдохгүй байх асуудал. Тэгээд биений шалтгаалаад болвол тэгээд шууд болж штэ. Өөр юу ч хийхгүй шүү. Унтахын өмнө та юуны тухай бодвол илүү сайхан тайван унтж амарч чаддаг вэ? Яг үнэ хэлэхэд бол би заавал ном уншиж юм. Одоо бас заримдаа нүдний хараа, ойрын хараа жаахан сонин монин ном үрэлзээд манай их нэрээрээ ном уншуулад за хэдий жоохон нэг өгүүлэг ч гэсэн уншуулчаа тэгээ унтуулах гоё юм. Та нэг өдрийнхөө төлөвлөсөн бүх ажлыг хийж дуусгачаад хамгийн түрүүнд юу хийхээ хүсдэг вэ? Би ер нь төлөвлөсөн ажлаа бүгдийг дуустдаг. Тийм л одоо буруу төлөвлөлттэй гэх юм уу?
За ямар ч байсан төлөвлөсөн ажлынхаа нэг үндсэн нэг 2 3 том зорилт ба шүү дээ. Тэрийг хангачвал бас унтахад их сайхан. Тэгээгүй байхад бол байнга л ингээд нэг цаанаа л бохимдолтой. Жижигхэн бохимдол байнга л одоо. Хүн 50 багтай юм болов жаргалтай үедээ дуу аманд аялдаг шүү дээ тийм ээ. Ягаад чи өөрөө ирэхгүй өөрийн аманд дуу аялагддаг. Хэрвээ яг тийм үед таны аманд дуу аялагдаад байвал ямар дуу аялагддаг вэ? Гэхдээ энэ бас юунд явж байхад машинд явж байх ч юм уу. Энэ FM радион тэр чинь дуу их явах юм биш үү? Тэгээ би бас жаахан юу юм байлгүй дээ. Бас л нөгөө залуу цагийн нөгөө тархинд толгой суудсан автомат болцсон дуунууд гэж байна шүү дээ. Тухайлбал одоо намар ингээл болоод ирэхээр ургацын далай юм шиг тийм үү? Ургацын далай гэдэг юм. Гэвчлэг иймэрхүү маягийн дуу. Тийм ээ нэг алтан намрын тарайн талбай та гэдэг чинь. Би намрын үйлрэл хамгийн их дуртай байхгүй. Тэгээд тиймэрхүү дуу аялагдах болов гэж. Аялдаг байх. Сүүлийн үед ер нь нөгөө шууч нисгэ байлаа гэдэг шиг дуу маялхаа байцсан л шүү дээ. Ажлын нөхцөл байдлаас л болдог байх. Тийм байх. Тол хүн хоёрын харьцаа бол байнгын харьцаа байна л да. Тол хүн хоёр. За юу нь бол өглөөс бол банах өрөнд бол ороод өнөө мө толтойгоо ингээл халж тулгараа шүү дээ. Тэгээд тэр толинд бол мэдээж таны дүрсэл харагдчих тийм ээ. Ингээд толин таны дүрс та өөрийгөө хараад юу гэж бодож байна? Толинд өөрийгөө хараад одоо нэг их одоо зүйл их бодоод байдаг юм болоо да гүн. Ер нь ингээл хам дуухан л угаан штэ. Одоо яг энэ үлгэд усанд орох ч юм уу хам бохонд л угаан. Тэгээд эн чинь одоо хоцорчих үе нөгөө өнөөдрийн оруулах асуудалтай хариуцж байгаа зүйл тэр чинь толгой жоохон юутай штэ. 3 удаач айгүй угаах гээд 3 удаач орж иж мэдэн штэ. Манайхаар тэр чинь харахад бол нэг жаахан орон гарын дух юм шиг байгаа үстэй. Үүний хэрэг дээр бол толгой байнга ажиллаж идэг штэ. Тэрнээс биш одоо би ингээл за хараа за би урчин шүнийг иймэрхүү байжтэй унтчтэй. За өнөөдөр ч нэг юм байна штэ. За энэ үрчлээч улам нэмэгдээд нөгөө зохины юу лээ энэ чинь зөж улам нэмэгдээ за би ч одоо ер нь явж яндаа ч гэдэг юм. Тийм бодол төрөх зав ер нь алга байдаг. Харин зурган дээрээс бол үгүй чинь одоо урд жилийнхэн зураг бол одоо би мөн хөгшөрч гэсэн мөтрөө дараа жилийнхэн шинэ жилээр агуулсан зургаа үзээд үгүй нодон ч гайгүй байсан биш үү гэж ярих хөхрөлж инээлдэг жишээ нь байна. Таны хамгийн ад жаргалтай байсан үе. Тэгэл одоо аз жаргалтай үе гэдгийг чинь бол одоо ганцхан хорвоо дээр л ганцхан аз жаргал тохиолчихсон юм шиг байж байхгүй л дээ. Аз жаргалтай үе надад бишгүй байсан. Аав ээжтэйгээ байсан үеэс их сүүлээл тийм үү? Одоо дүүтэй болох гэж би хүсэж исэн. Надаас 11 дүү юм байна. Тэгээ дүүтэй болж исэн. За тэгээд л одоо угаа авч үзхийнсэн гэл тийм үү? Гэр бүл болж исэн. Тийм хөрмөжсэн анхны хүүхдтэй болж исэн. Ер нь аль их юм хэлэх вэ? Ер нь хүний амьдрал бол тэр чигээрээ л ад жаргал тийм ээ. Тэгээ зовлон бэрхшээл хоёрын дунд л одоо хорвоо дуусан шүү дээ. Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдийн хэмжээний мөнгө зарцуулж байна? Би энийг нэг тооцдог. Яагаад гэвэл би чинь бол яг хуу 26 хоногийн нэг 12 3 өдөрт нь ганцанд ордог л доо. Байгууллагаа. Өдөр нэг одоо бас яхан юутай юм л да. Өдрийн хоол сайн идэх ёстой байтал би өдөр хоол иддэг. Дутагдaltaй л хүн л дээ. Гэрийн хоол, хөлийн авалтанд очин, айлын найр, хормонд очин баг юм идэхгүй. Гэртээ ирэж чи сая одоо хөлийн авалтанд хороогүй л үгээд. Тэгэхээр гэртээ нэг жаахан юм идээд сүүлийн үед бол одоо орой хоол идэхийг бол багасгадаг. Тийм эрүүл хооллох дэглэм одоо сүүлийн үед их нэвтэрж штэ монголчууд. Тэгээ би энд одоо бас нэг юмд баярлаад байгаа нь мах идэлт бол арай багасж байгаа юм болов гэж. Заавал гэртээ орой хоол идэж нойр хүрдэг нэг тийм дутагдал байгаа юм л да. Тэрнээс одоо би бас салах гээд оролдоод л байна л да. Тэгээ ер нь бол өдөрт одоо ердийн хүмүүсийн таксийн цуул нэг 5,000 төгрөг тийм үү? За машин тэр цуугаа явуучвал үнгүү туучна
За гих мэтлэнгээр ингээд унаандуу нэг тиймэрхүү. За амны тамхи татахгүй юм. Тэгээд нэг харих дарсан ямар юу. Уанзанд ресторанд орох, караокед орж мөнгө гарцдах юм гарахгүй шүү дээ маань. Ер нь бол хэрэглээ их багассан бага юм байна шүү дээ. Та анх уулзсан хүнээ хаанаас нэг л шаарддаг вэ? Хамгийн анх уулзж байгаа хүнээ. Анх уулзсан монголчууд хоорондоо төстэй юм байлгүй. Би ер нь шүү дээ хараагүй хүн гэж байхгүй шүү дээ. Оо за. Бүх хүн л одоо таньдаг биш харагдаад. Тэр одоо юуных вэ? Багших уу? Багших байж магадгүй. Тэр олон жил багш хийсэн. Энд чинь манай нөгөө хиний хүүхэд билээ ч гэдэг юм. Энд чинь нөгөө манай надад ажиллаж исэн хин билээ ч гэдэг юм. Тэгэхээр та үе тэр юу уулзж байгаагүй гэдэг юм. Маш олон хүн надтай бол уулзж исэн. Тэр наадам дээр тааралдж исэн. Тэнд гадаадад тааралдж исэн. Таниар хичээл заалгаж исэн ч гэдэг юм уу. Та манай нутгаар явж уулзалт хийхдээ надтай гар барьсан ч гэдэг юм. Тэгээд харин би нэг хүний хүн танихтай их юм бол да. Яг танилцсан хүнийг бол ямартахгүй. Яг нэрээ хэлээл тодорхой хугацаанд тэгэр тэр байж штэ гэдэг. Дорхноо санддаг. Та юугаараа бусдыг өөртөө татдаг гэж боддог вэ? Би ер нь байгаагаараа л байснараа л. Ер нь тэнийг илүү дутуу зан тийм үү маяг даяг хэрэггүй шүү дээ. Ер нь тэгэл байгаагаараа л байл. Тийм ээ. Надад одоо хүм ахуд нь төрсөн. Хөөргөн зам байвал байж л байгаа. Нөгөө манай өөр ханган зам байв. Нэг янз бүрийн зам биш. Найзрахуу зам байвал байж л байгаа. Тийм ээ. Заримдаа худлаа хэлцдэг зам байвал байж л байгаа. Биелүүлэх гээд ихтэй үл хүнд худлаа амлахыг аль болохоор хүсдэггүй л дээ. Тэгээд л одоо амлсан бол хэрэгжүүлэхийн төлөө юм бол чадхаасаа чадахгүйг нь л үзэн шүү дээ. Таны бүх юм окей. Таны хийж байсан, төлөвлөж байсан ажлууд бүх зингээ сайхан бүтцэн. Ийм сайхан 50 үедээ та гэртээ буудан дээр ингээ сайхан зургтныхаа удирдлагыг барьж чаал хөвтэйл сууг солиол хамгийн дээд нь хэдэн цаг явдаг вэ? Би санахгүй шүү дээ. Ер нь тийм боломж олдвол та хэр удаа явдаг вэ? Манай эхнэр бол тийм одоо заяан төрөөгүй хүн л гэдэг шин намайг. Тэ яг хөр үргэлжил тийм үү одоо хагас бүтэн залуу байгаад хагас бүтэн сойдэр одоо чи хагас сойдэр хүмүүс амарчсан үед чинь би гिचэл заах гал явж идэв. Бас нэг манай хөгшчүүд энэ төр байхад чинь төлөө модыг хагалж өгөхгүй явган туучин шүү дээ тий. Хөөчин залуу байхад одоо чи ихэнх нь байхгүй бол манай хоёр хөгшин л байна. Харин дээрээс бараг очиж чадахгүй байна. Игч байна. Бараг очиж чадахгүй л байна. Яг зун нь бол аагаар тамд гарт. Тэгээд ер нь тэгэл босод үед чинь тэгэл санаа зовж штэ тий. Олуулаа ус тэгээд тэр нь ер нь олон дотор чинь бол заавал зарим нь өвдсөн байна, хавдсан байна. Хүний зовлоо яаж мод харагдах вэ? Тэгээд нэг жоохон амьсгаа гарангууд за одоо тэрлигээ нэг ядахтаа нэг асуучих даа гэл. Ер нь бол завбал байхгүй байна. Ер нь зав их муутай шүү. Би нэг сайхан амарснаар сандгийг. Би эхнэр бид хоёр тэр манай хадмын хөрхрийн лагерт тэгээ би нэг бүтэн сойдор очиод тэгээ бид хоёр тэр оймоогоор яваад эцэг нь яг л нөгөө ам хуур кинонд гардаг шиг тэгээ нэг сайхан амарж үлээ гэж. Тэр чинь зуны ажилд явж ирчээд үлээ дээ. Тэгээ нэг нэрэл их л багдаа ер нь. Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ? Би ер нь сэтгэл хөдлөлттэй хүн шүү дээ. Их амархан баярлна. Их амархан одоо юу гэдгийг тундаг энэ төр байсан л да. Бас үл үед бас одоо арай хатуудсан болов гэж тийм. Гэтэл юм болгонд л амархан туниад л тийм үү юм болгонд амархан гомдоод байхгүй. Юмыг наантай цаантай бодно. Чи буруу бодож одоо найз нөхдөд гомдсон байвал яах юм тийм. Тийм учраас юмыг одоо олон талаас нь жаахан өргөн дэлгэр харах. Жайл гэдэг л юм бодлоо. Та хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч мэдээж ажил төрөл бол ингээл зав заамуу гэл та бүхэн ярьж л байна л да. Хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлхийг хэс хүсдэг тэр үг. Гэхдээ одоо мэдхгүй. Би бол одоо дотроо бол хайртай хүмүүстэй. Одоо би их олон хүнд хайртай л да. Одоо энэ олон миний хүүхэд ах дүүнэр тийм үү? Одоо багын найз нараас эхлүүлээд их олон хүн байна. Янз бүрийн амьдралтай. Тэгэл одоо тэрийг болж өгвөл одоо
Яаж илэрхийлмэр юм бэ? Анх зэрэг ч гэсэн ядахтаа нэг санаа тавиад уцтчихвол тийм үү? Энэ бол одоо хайртай шүү гэдгээл одоо хэлж байгаа хэрэг гэж л би бодож байна. Эхнэр өөрийнхөө ханд тавил одоо би ингэхгүй янз бүрийн бас нэг шүлэг мүлэг бичтгэл хүн л дээ оролддог тий. Зохиолч биш. Тэгээд бодоол байхгүй юу? Тэгээд би тэр Зангаар амар гэдэг дууг хандаа зориулсан. Тий. Одоо энэ Чингис Жагаа дуулсан, одоо энэ Эрдэнэ тулаг Чулуунбаатар хоёр дуулаад байна шүү дээ тий. Тэнгэртэй газартай хорвоо тэр твдэх баярлал минь олонч тэтгэн түшдэг чамтай дал тэнүүхэн тэгшги явна да гэд. Хасын сарны туяан дор хайртайг шивсний чинь ханган согоошх насанда хадмын бурханд сүгдсэний чинь гэж. Тэгэхээр хадмын бурханд сүгдэнэ гэж үг орж ирэхгүй юу? Тэгээ энэ бол юу гэсэн үг вэ? Тэр айлын хүн боллоо л гэсэн үг. Тэгээс бурханд бол хүмүүс мөргөөл цувраад мөргөөл явж идэг шүү дээ. Энэ бол тэр айлын хүн боллоо. Тэгээд Сэрод хөгжмийн зохиолч энд ая хийсэн. Би бол Сэродод аваач өгсөн. Тэгээ Сэрод тэр үед хүүхэд нь эмнэлэгт аягүй хүнд байсан л да. Яг тэгээд би зүгээр өгсөн ажил дээр нь ч ингээд манай хүүхэд хүнд байна гэсэн. Тэгсэн чинь 2 өдрийн дараа үйл лүндэхаа дуу хийчлээгээд манай дээрээ ман төгдөр ууран дээр өөрөө дуулаад. Тэгээ Чингис Хажаага дууссан энэ дуу байгаа юм. Энэ бол одоо нэх би хөл нөгөө биднээс чинь хоорондоо биеиндээ хайраа гэдэг чадахгүй шүү дээ. Тэгээ одоо залуучууд бол хайраа гэдэг. Биднээс бол айлайлах баягаар. Заримдаа хайраа энэ төргээд утсаар тэггүүт эхнэр бол баг сони хүлээж авна гэсэн шүү. Гэхдээ бол бас цаанаа бол эмэгтэй хүн дуртай байдаг. Гэхдээ үргэлж биш зүгээр биднээс бол тэр үе бол зүгээр одоо сайхан бас нэг сайхан сэтгэл тайван үе одоо хошигнол маягийн одоо цагаан тий ийм л зүгээр зүйл юм. Дараа нь энэ чамаага би оллоо гэд балахч бай хийсэн юм. Уул энэ дуу амьдэрсэн бод их айтайхан дуу байгаа. Тий. Уянгийн дуу шиг огтоос учрал чамаага оллоо доо гэд. Хорвоо дэлхийн нараа 20 тойроход оллоо доо хонгор галуун уурандаа холоос ирэх шиг оллоо доо гэд 20 наснд нь л олжтэй тийм үү? Дэлхий 20 тойроход. Тэгэхээр хайж явж байна. Тэгээ энэ дуу хоёр ч дуу их нэртэй зориулсан хүн шүү. Тийм байна. Хүний амьдралд залуу нас гэдэг бол хүн болгонд тохиолдсон тийм ээ. Та ч гэсэн залуу насыг бол дайраад л өнгөрсөн. Тэгээд залуу сайхан насыг бол хайр дурлал гэдэг юмгээр зөрүүлэхийн аргагүй юм л да. Тэгэхээр би танаас юу гэж асуух гээд байна вөхөр? Залуу сайхан наснда дурлалтаа шаналаад уйлж яваа да. Гэхдээ би нэг уйлжсэн санахгүй. Тий. Гэхдээ яг уу одоо дахиад махаа бичээд тийм үү? Тэгэл одоо үтээгүү бас жоохон тийм одоо яг голгсон гонсгор дуухан байсан тэр үе байсан л баяр тий. Хүний амьдралд тий. Та санамсаргүйгээр лото бүгэлж байгаад асар хэмжээний мөнгө очиж яах вэ? Гэхдээ нэг баярлаад одоо өсрээ төвцөх нас өнгөрсөн байна. Тийм ээ. Одоо хуучин нөгөө нэг сая төгрөг олвол одоо яаж авах вэ гэд ихнэр нөхөр хоёр сосор заяа хингуур хоёр үлээ игээд яадаг шүү дээ 90 он. Тэр юу шүү дээ. Бид бол тийм юу надад ерөөсөө би бол суглаанд юм хождгүй хүн л дээ. Тэгэхээр би бол суглаанд амьдралаа суглаанд юм хожно гэж бол байхгүй. Тийм одоо юм бол мөрөөдөл байдаг. Хүмүүсийн зүгээр романтизмын нэг хэсэг юм тэр амьдрал өөрөө суглаа гэдэг бол бас судлаа баха. Өөрөө бас бодлоготой тэмц тий өөрөө өмнөө тавьсан зорилготой идэвхтэй байнгын шаргуу байвал хүн амьдралыг өөрөө аяндаа бүтээж амьдрнаа гэж л боддог шүү дээ. Би суглаанаас нэг юм хожчихно гэж бодохгүй байна. Хождгиймаа гэд бодлоо гэхэд бол яах вэ одоо тэгэл. Лав одоо авгайда яаж хүү охин бэр хүргэн тийм үү ачнаар хөгшчүүл тэгээд одоо ингээд эргэн тойрныхоо хүмүүс за тэгээд одоо нэг хэсгийн л одоо тэгэл хуваанда үйди байг юу л янз бүр үргэлжил тим юм байгаа юм чи хүний амьдрал дотор тий зовсон зүдэрсэн одоо тэгэл хамгийн наацхан л одоо энэ ажаагийн гэхтэл тийм ээ энэ юу цусны өвчтэй хавдартай хүүхдийн имлэг гэж барих гэл болж өгдөг л одоо тал ийм зохион байгуулах. Тэгээ бид сэтгэлээрээ бүхэл юм л ордохыг хичээдэг. Таны бүр багада
маш их тоглодог гэсэн тоглоом ямар тоглоом бэ? Одоо маш их бүр одоо үргэлжийн мөнхийн байнга тоглож исэн байх. Голцуул гадаа ноцолдог л байсан. Тэгээ хөл бөмбөг тоглоно. Нөгөө лаптоп илүү лаптоп баха. Маатаг лаптоп гэдэг нөгөө бөмбөг чулуудаг одоо энэ бейсболтой систем байхад тийм хүн бол хүүхэд бол яг хөдөлгөөнтэй юм их чухал байгаа шүү дээ. Тэгээд бас нэг жаахан шатрын хөдөлгөөн арцсан. Тэгээд одоо бас хөгшчүүлт байдаг байл да. Даалуу хөзөр хүртэл туудаг л байл. Энэ нийгэмд маань бас нэг цөөнх ижил хүсдэг гэж хүмүүс байна л да. Энэ хүмүүсийг хараад юу та юу гэж бодож байна? Гэхдээ одоо тэгэл энэ заяа төөрг нь одоо юу байдаг юм бол та өөрхий гэж л боддог би. Өрөвддөг. Гицүүлдэ тий. Гадаад оронд бол их сонин үзэгдэл болцсон байна. Бүр том үзэгдэл. Манай зүгээс бол энэ хэсэг бүлгийн эрх гэж байгаа. Хэсгийн эрх гэдэг байна л да. Бэлгийн цөөнх. Тийм хэсгийн эрхийн асуудал байна. Тэгээ энд бол одоо бас асал жоохон одоо анхаарч их ад үзэх биш тийм үү? Бас нэг хүндэлтэй хандна гэдэл одоо жигдэх юм болох нь юу? Ер нь яг одоо тийм л одоо байгалийн л тийм аж үзэгдэл юм байлгүй дээ хөрхий гэж бодоод л одоо явах асуудал. Айл болгонд хуучин гэрэл зураг цуглуулдаг альбом гэж байдаг та тийм ээ. Та гэр бүлийнхаа альбомыг хамгийн сүүлд хэзээ үтсэн бэ? Хамгийн сүүлд хэдэн сарын өмнө ихнэр альбомнууд гаргацсан байна лээ. Одоо ер нь альбом багасаад нөгөө компьютертэй хадгалдаг болчихлоо тийм. Ер нь багын зургнууд шиг тийм үү? Залуу цагийн зургнууд бол их чухал юм. Тэр дотор хар цагаан зураг гэж. Манай хуульччин криминалистийн хичээлээр бото зураг үздэг байсан. Тэгээд нэг зэний топроо дээр одоо сургуулийнхаа бүгдөө ахуулсан тэр хар цагаан өөрсдөө угаасан тэр зургнууд маш их дурсгалтай зураг бол үлдсэн байх шүү. Таны хүүхэд насны баатар юм бэ? Гэхдээ би бол одоо хүүхэд наснд бол манай аав цэргийн хүн байсан их л. Тэгээд энэ Жүүков Жанжин Дандар Баатар хоёрыг байгуулдаг. Энэ л одоо миний баатар байл. Гэр бүлээс гадуур харьцаг та юу гэж ойлгодог? Гэхдээ одоо энэ нийгэмч өөр болж байна. Тэгээд одоо энэ аль болохоор зав чөлөөгүй байвал тэр тал нараа гайгүй байх болов. Хэрвээ таныг нэг өдөр эмэгтэй хүн болгоевол та эмэгтэй хүнийх нь хувьд юу хийж үзэх хүсэж байна? Би нэг өстө бодож үзээгүй юм байна. Миний IQ муу юм байна. Тий. Ер нь эмэгтэй хүн болно гэвэл их тий женственность гэж ярьдаг. Тий эмэгтэйлэг чанартай тийм сайхан тийм дүлгөөн эмэгтэй нэг өдөр нэг сайхан дүлгөөн эмэгтэй байх. Хэл байх таа. Таны баган хоч юм бэ? Би бол баавга гэдэг очтой байсан. Яагаад их төсөө? Харахад жоохонгүй яагаад заримдаа ч юм хайдаг тэр салан баавга шигч байсан л байх. Бас одоо би ч бас би хаагаар яг үеийнхэн дотроо бол ангидаа бол бас барилдахаараа энэ тэр бол төрүүлчдэг хүн байсан шүү. Маш. Тэгээд тийм очтой байсан. Одоо тэр мартагцсан одоо тэгээд нэг 3 4 дугаар анги хүртэл явсан юм болов. Би өөрөө мартцсан байна шүү дээ. Эрэгтэй хүн нь эмэгтэй хүнээсээ давуу байх шинж чанар нь юу юм бол? Юу гинэ? Эрэгтэй хүн. За, эмэгтэй хүнээсээ давуу байх шинж чанар. Би ер нь эрэгтэй хүн давуу байх хэрэгтэй гэж их тийм үзэлтэй байсан хүн. За 10 жилд байхад яг охтууд одоо ингээд сурлагантаа сайн л байдгийн. Тэгээд том ангид болохоор бархаа байдгийн. Тарих толгой юу аах вэ ингээл. Одоо нэг одноосонд их л алдаатай бодлого барьж шүү дээ. Энэ одоо охтуудын унших юмыг 3 удаа унших юмыг би 1 удаа уншин даач гэдэг юм уу иймэрхүү. Манай ангийнх нь зарим ангид эмгтээчүүд нь охтууд нь илүү сурлагатай байсан. Нэг нэг эцгийн ирэхэд ёс гэдэг шиг тийм муухай үзэлтэй байсан л. Тэгээ яваандаа ингээд хүн чинь ухаарад ойлгоо тийм үү? Тэгшрээд ирдэг юм байна. Тэгээ эмгтээчүүдийн нийгэмд эзэлж байгаа үүрэг орой одоо албаны хэлээр яриул. Тэгээд энийг чи яагаад ойлгодгүй хэрвээ штэ. Ээж минь энэ манай гэрийг авч явсан. Гэрт орж эмг даа гарч ир болоод манай аав маань өнгөрөөд
аавч бас би юм. Дараа нь ихнэр залгаад энэ манай гэр бүл одоо гэдэг чинь бас л анхдагч үр шүү дээ. Ингээд үзэхээр биш дээ. Эмэгтэй хүний оройлыг тийм үү? Эмэгтэй хүний үүргийг дутуу үнэлэх ямар ч аргагүй юм байна. Ялангуяа өөрөө жоохон залхуу дуухан байх юм бол өөрөө ирэхгүй одоо эмэгтэй нь одоо илүү үүргөөрөлтэй болдго юм байна л гэдгийг ойлгож авсан. Хэрвээ та ерөнхийлөгч байсан бол юу хийх вэ? Монгол улсын ерөнхийлөгч байсан бол. Гэхдээ тэр энэ их хэцүү асуулт тийм. Би өөрөө ерөнхийлөгчд бас нам дотор өрсөлдсөн шүү дээ. Тийм учраас шүү дээ энэ тэгсэн бол одоо ингэсэн энэ одоо тэгэл гоншигнол биш дээ тийм үү? Тийм ба. Ягаад явна гэж бодсон шүү дээ. Тийм учраас бол ер нь их хурлын гишүүн төрийн түвшигийн хувьд юу хийх ёстой вэ гэдэгт хариулж болно. Тэр нь бол өнөөдөр бид одоо ягаад 23 4 жил одоо ингээд төр зүтгээ явж байна. Алдсан онс юм их байгаа. Тэгээд одоо энэ хугацаанд энэ нийгмээ одоо зарим нь бүр болохоо байцжээ гэдэг одоо шүү баян хоосны хит ялгаа гарчжээ. Авилгал хийлгэх бол гараад иржээ. Гэмт хэрэг зөрчил архитектон согтуурал их байна. Гэт ингээд тийм үү байгалийн баялагын одоо шудраг хуурилтын шудраг ус байдал байна гэд. Энэ болгонд чи үргэлж мань чин сэтгэл байнга зовж хөндүүрлж байна. Тэгээ нэг гайгүй болгоод тийм үү. Гэхдээ бүх юм сайхан болоод мөнхийн одоо ингээд сайхан болчихно гэж байхгүй. А ерөнхийн нэг зарчмын тогтолцоог нь бий болгохын төлөө явж гин тэгээ дуусаагүй л байна л та. Тэгээ энийг л одоо уулын яачвал бас сэтгэл амарна гэж бол хизээч байхгүй. Гадна талд гарсан хойноч байнгын сэтгэлийн шаналнтай л бай таараа. Таны сургуульд суралцж байх үеийн хамгийн санаанаас гардаггүй тийм сайхан мартагдчихгүй дурсамжтай өдөр ямар өдөр вэ? Би үеийн олон дурсамжийг л боддог л доо. Тий. Олон сайхан дурсамж байсан. Одоо харшийн наадамд орохоос ахуулаад би он болоод л явж байсан. Нэг шинэ он хуучин он гэж үүдэж штэ. Тийм хөтлөөд нэг удаа багш нарын баяраар таастын тэмцээний багийн ахлагч болоод бас тэр чих хэцүү ажил байдаг. 4-9 дугаар 28 дугаар сургуулийн 4-9 дугаар анги 2-2-ороо баг болоод тэгээд найз нартайгаа л үзэлцэж байгаа юм чинь тийм. Тэгээд 2 оноогоор яра гэж яасан. Тэр нэг тийм шарттай хөхөд байж л тийм. Тэгээд нэг ялж байгуулсан чинь бас хөөрхөн баяртай байсан тухай үед. Гэтэ би бол тухай үед их тайван байсан л да. Манай одоо жинхэнэ одоо их дуугүй даруухан хөхтүүд чи яг тэн дээр гараад ирэхээр шал өөр болчихчих юм байл шүү дээ. Тийм тиймэрхүү юмнууд байсан. Яг хоо би нэг удаа ийм тохиолдол гарч ирсэн. 10 дугаар анги төгсөөд тэгээд ихний шалгалтанд ороогүй конкурсны. Одоо тэр нь буруу ойлгоод ороогүй тэгээд орос хэлний шалгалт өгөх болохгүй дараагийн. Хэрвээ орос хэлэн дээр 12-оос доош оноо авсан бол би өмнөх шалгалт 0 дахь байсан. 10 дугаар анги онц төгссөн учраас орос хэл дээр 12 оноо авал нөгөө хоёр нь 15 15 гэж бүглэгдэх ёстой. Тийм болцолтой хутганы тэгээд энэ дэр гэдэг шиг дээсэн дөрөөн дээр шалгалт өгөөд тэгээд автобусны дотор ороод за бол энэ нөгөө суглаа гэдэг шиг юм болж шүү дээ. Автобусны билетийг ингэж аз таарна. Имхэр тийм имхэргүй ингээд 6 оронтой тооны эхний 3 оронтой дараагийн 3 орон хоёрын нийлбэр. Тэгсэн чи 12-12-оор азтай билет таарахгүй юу? Амандаа хийгээд залгичлаа энэ төргээд онигонууд байдаг байсан тухай үед. Тэгсэн чинь очиод би яг ингээ 24 дээр миний нэр байж байгаа. Энэ одоогийн шинжилгээ ухааны технологи их сургууль дээр конкурс болж байгаа. Их сургуулийн дээр хамт байхгүй. Тэгсэн чинь 4 гээд 12 оноо. Тэгээ их тайвширчаад их сургуулийн оюутан болчлоо гэж. Гэхдээ харж исэн маргааш нь чөлөө лагер дээр ээж дээр дүү дээр очиж байлаа. Гэхдээ онцоод гэр хорооллоо. Та хэдэн наснда өөрийгөө би гэдэг би хүний мэдэрч эхэлсэн бэ? Би ер нь штэ цэцэрлэгт байхаасаа эхлээл тэрүүхэн хавьда жижигхэн лидер байхыг л хүсдэг байсан. Нэгдүгээр ангид ороод дунд ширээний дарга. Тэгээ баатарчууд ангийн дарга. Ангийн даргаас сусагдж явлаа 2 дугаар ангид. Тэгээ аргашаа харж ярьж ийж багшд тэ. Дараа нь бүлгийн дарга энэ төрөл тиймэрхүү л байж л дээ. Ер нь тэр чинь жоохон хүүхэд гэлдэггүй одоо. Тэг хүүхдүүд чинь бас ангийн дарга болохыг хүсэлтэй байдаг юм л тийм. Тэгж явсан. Таны амьдралдаа
хамгийн их ичиж байсан тохиолдол. Одоо би бодвол нийлээл иччихлээсэн байлгүй дээ. Бодвол энэ ер нь нэг нөгөө цахны даав маа хэртэй мэртэй тэр тууж илээсэн л да. Тим юм бол одоо байна байлгүй яах вэ? Одоо март болцсон газараа болцсон цагтаа ирээгүй найзаа та хэр удаан хүлээж чадах вэ? Би юу н ууггүй хүлээ шүү. Ууггүй хүлээж чад. Хүлээгээл. Одоо гений итгэмтгий юу юм уу? Та интернетэд ороод хамгийн түрүүнд үздэг 3 вебсайт. Ямар вебсайт вэ? Энийг одоо хэлмээргүй байна. Тэгэхээр одоо реклам зал сурталчилгаанд их урдын гишүүн орцсон бол. Би нэг 6-аас 7 сайт байна гардаг. Баян зоолттой. Та амсандаа хүрдэг үү? Ер нь амлсандаа хүрэхийн төлөө явна. Ядахтаа нэг 80% нь хүрэх юмсан. Таны хүүхэд 1-р ангид орлоо. Та хүүхдээ улсын сургуульд өгөх үү? Хувийн сургуульд өгөх үү? Би одоо 2 хүүхэд маань хоёулаа улсын сургуульд өгсөн шүү дээ. Таныг тодорхойлох ганц үг. Таныг тодорхойлох ганц үг. Өөр хангаал юм дээ. Үнэн худал хоёрын хооронд 4 хуруу зай бий гэж ярьдаг л да тийм ээ. Танийхаар энэ зай хэр хол болоо? За их хол шүү. Хол. 4 хуруу зай байдаг шүү. Тийм учраас шүү дээ. Ер нь гарцаагүй юм шиг санагдсан юм. Яг ингээд нарийн үзэхэр худлаа л байдаг байхгүй юу? Тэгэхээр бас л их зайтай байдаг гэж тийм. Таны хамгийн дуртай баяр ямар баяр вэ? Би одоо шүү дээ. Шинэ жилд бас их дуртай юм. Болох гэж байгаагаар нь ойлгон жоохон биш. Яагаад гэхээр би шинэ жилээр их нэртэйгээ суусан юм. Гадаа их халуун боловч эсрэг дэсрэгийн нэг л тэмцэл. Дурлал илүү халуун байдаг юм шүү дээ. Ер нь бол цагаан сар улсын наадамгээ сайхан баяр нь байлгүй яг хоёр. Тэгээ битүүний оройг айхаа байгаад манай нэг нагцын хүүхэд байсан бид хоёр чацсан. Ямж юу. Бид хоёр банер яаж исэн юм бэ? Хав харанхуйд битүүн ч нөгөө сар гардаг учраас. Тэгээд ерөөс яаж дэгдэд дэрвэл хашаан дотор чинь ингээл гүйдэг. Ямар ч үс айдгүй л нэг өдөр байсан юм. Тантай ярилцаж байгаа хүн таны өөдөөс харж суужгаад улаан цай модлоо яриад байвал та яах вэ? Гэхдээ энэ хүний нүур халуун 3 хүн байвал тийм үү? Одоо бас тэрний нэр хүндийг зарим талаар бодно шүү дээ. Тэгнь. Хоёулах нь авал чи битүү худлаа яриад байл. Шууд хэлэх үү? Шууд хэлнэ. Улаан цай модлоо хэлж явах чи яаж? Дэлхийн ирээдүйн хөгжил танихаар ямар байх вэ? Би бол одоо бас бидний нас ямар ч байсан 3 үе бол гайг болов гэж бодох юм. Тэ. Тэгээд хуучин бол би одоо хувь заяатайгаа эвлэрсэл дээ. Болдог бол үхэр тэрэг сайхан яваал тийм үү? Байгаль цагаар дэлхий дэлгэнэл одоо намирааваараа ороод тийм ээ? Өвс ногоо ургамал жигтэн хүн болгон одоо ингээд энэ шинэ тухайн техникээс хоол дуухан нэг юм натурал амьдрал ямар гоё байдаг болоо гэж боддог байхгүй хуучин галт юу гэдэг шиг яв. Харамсалтай нь тийм биш учраас л одоо тэгэл нөгөө амдах концепц гэдгээр л үзэн штэ тийм. Тэгэл адилхан л одоо амьдрал гэдэг бол алцах тайсантай адилхан гэж. Энэ амьдралын төлөө ялгаагүй үзэлцэл тэгэл дуусах баг. Бидний дараа үе ч гэсэн. Таныг бусад хүмүүс шүүмжлэхэд та хэр хүлээж авдаг вэ? Тэгээ шүүмжилдэх дуртай хүн хавар л доо. Гэхдээ шүүмжилд бол бас дүжирч болохгүй. Ер нь бол өштэй барагтай шүүмжилийг бол даах. Тийм хэмжээнд хүрэлгүй яг үү. Магтуулгын шалт юм яа гэж. Ерөнхийдөө хоосон цагаан магтаал шүү дээ тий. Тэр хэрэггүй. Үргэл шүүмжлүүлсээр гас уртсан шүү дээ. Болохгүй байх, бүтэхгүй байх гэхээр тэрэнд нь санаа зовоод за яаж энийг яах вэ гэд багсагч болсон. Тэрэнд нь санаа зовоод үзчихлээ. Таныг эзгүй арал дээр амьдруулахар боллоо. Тэгсэн таныг хэрэгтэй 3 зүйлэл авч өгсөн шүү. Юу авч өгөх вэ? Ганцаараа юу? Тийм ганцаараа гэж. Ганцаараа. Одоо яг одоо тэгээд дахиад одоо би нэг шүтэнтэй бурхантай. Тэр бурхнаа. За бурхнаа нэгт бурхан эрхээ хоёр надад. За одоо тамхи олдохгүй хөөргөл энэ 3-ыг аваад авчихдаг л чинь. Тэгээ бясалгал хийгээ суучдаг. Тэгээ яг гал төлөхгүй уулын чүдэнцэл авч явах хэрэгтэй юм уу? Гал авч явах хэрэгтэй баг. Философи утгаараа. Би бол тэгэл одоо яах вэ тэгэл. Уусан.
Бидний аав ээж биднийг өсгөж хүмүүжүүлэхдээ алчиг сайхан сургаал өгсүүдээрээ өсгөж хүмүүжүүлсэн л дээ, тийм ээ. Тэгэхэд таны аав ээж таныг өсгөж хүмүүжүүлэхдээ мөн тэр сайхан үгсээрэл сургаж хүмүүжүүлж байгаа. Тэр сайхан сургаал өгсүүдээс танд бүр нэгж хоногшиж үлдсэн ямар сайхан сургаал үг вэ? Манай бол намайг их бэлдсэн хүн л дээ. Яг одоо хар хайрцагны боддог гэдэг шиг бэлдсэн. 16 таа байх. Манай аав чинь төвд ном заасан. Өөчн бичиг заасан, сампин заасан, шатар заасан. Тэгэхээр чи актер зааш. Тэгээд түүх талын бүхэл юм ярьж үлдээсэн. Өөрөө зовлон туусан. Тийм сурвалжт гаралтай хүн л дээ. Боловсролтой суултан бол. Тэгээд ингээд тэр чинь мөн их юм заана биз тийм үү? Арагшаа харсан нүхэнд нар яа тусах вэ гэж ингээл тийм үү? Одоо эрдэм мэдлэгэл чухлаа, харанхуй байж болохгүй гэдгийг л бол одоо тэр нагарж үний сургаалаас ахуулаад Данзаар Өвжигийн цаасан шувуу тэрээр дамжаад ингээд манийг сургасан байхгүй. Акт философи. Тэгээд тэргээр нь би хүмүүс гэж боддог. Бүрэн дүүрэн хэмжээнд хүрээгүй баг. Тий. Тэгээд аамнаас ураад дараагаар нь би онц гараад 8 дугаар ангид нэг баярын бичиг байх юм аваад орж ирээд би нэг уйлж ирсэн. Тэр уйлснаа санаж байгаа. Тэрнээс шиг аавнаа өнгөрөхөд уйлаагүй шүү дээ би. Уйлдгүй. Цаанаа бол мэдээж хэрэг хүн зовлон туулсан шүү дээ маань. Үс уйлгүй яг сэтгэлдээ бол уйлд. Бишгүй зовлон туулсан. Ээж минь хүнтэй эвтэй найртай бай гэдэг. Энэ хоёр философийн дундуур л. Та амьдралдаа тохиолдсон хэцүү үеийг хэрхэн даван туулсан бэ? Хүнд ер нь амаргүй юу зөндөө байдаг л да. Гэхдээ ямар нэгэн байдлаар гарц байх хэрэгтэй. Тэгэхээр л амьдралд мохож бууж өгч болохгүй шүү дээ. Зовлон байна. Энийг би давах ёстой. Хүн болгон зовлон байна гэж бодох хэрэгтэй. Тэгээд бас миний бас баг зэргийн энэ мохор шүсэг гэдэг юм уу? Шашны юу бол бас нэг ор хоосон байх. Тэгээ сэтгэл хоосон байхаас арай авардаг болов гэж. Хүн зовсон өдөр байхад жаргах өдөр байна. Гэхдээ жаргалтай байна гэж бодож болохгүй гэж. Энэ философи явдаг. Улс төр гэж юу вэ танайхаар? За улс төр гэдэг бол одоо өөрийн сонсон бодсноо хэрэгжүүлэх. Одоо нэг гол зүйл юм уу та? Гэхдээ сансан бодсон гэдэг нь бол одоо бизнесгээ сонирхлыг хэрэгжүүлэх гэдэг юм уу? Биш. Өөрөө өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд бас нэг хэрэгтэй зүйл хүнд хийж бүтээ гэж бодоход жишээ нь би хуульч хүн, хуулийн багш хүн. Хууль боловсруулад хуулиа батлуулах ажилд оролцсон гэдэг чинь би бол одоо би бас тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд улс төр хэрэг болж хэлсэн юм шиг. Би өөр хангай аймагаас одоо удаа сонгогдсон хүн л дээ. Эхлээ хот дараа нь 5 удаа өөр хангай. Тэгээд энэ олон сайхан хүмүүс байна. Энэ нийт монголчууд ялгаагүй л дээ. Муу ард түмэн гэж байх. Энэ сайхан энэ хүмүүсийн итгэл найдварыг алдахгүй эднүсийн төлөө юу хинч болсон хийх юмсан гэж. Тэр чинь л одоо улс төрөл юм л да. Та зүрэг мүлээд байвал таны нойроо сэргээдэг арга ямар арга байдаг вэ? Яг баг байхад одоо бидгийм үү их залхуурах үе гардаг л да. Ингээл нойрмоглоод одоо шалгалын тарт бэлдэж явах ч юм уу семинарын хичээл дээр гэргийн даалгавар хийх гээд нойрмоглоод тэгээд л одоо би янз бүрийн арга хэрэгэлдэг байсан. Усаар нүдээ шавшиж үзэн. Зарим үед одоо ингээд цаг чаг гэдэг болохгүй хөнжлөнд хүртэл боогоо тийм үү? Саад болохгүй гэд үзэн. Гэтэл ямар шуугантай бужигнаантай үед илүү хүний тарих толгойд илүү орж ирэх үе байна. Тэгэл үе үеэсээ л болдго юм болов гэж. Тэгээд хүн бол яаш та одоо эн чинь юм хий бүтээ гэвэл тэрэндээ дурлах юм бол үхэл юм болдог. Эн чинь залуу байгаад багшийн лекцийг бэлдэх гэж маргааш шин одоо 4 цагийн хичээл заах байдаг. Шөнөнгөө сууж 8 цаг бичихэд баг одоо нойр нүдэ нухлаад орсон чинь эхний итгэн цагт нь нөгөө лекцэн дуусчих гээд. Тэгэхээр ерөнхий хүн хүрэг зууртай байх хэрэгтэй юм байна, тийм үү? Мэдлэг хүрээ өргөн байх хэрэгтэй. Амьдрал мэдэх ёстой юм байна. Тэр дотроос онцтой харах юмстай гэж боддог л. Тийм үе бишгүй л тохиолдож ирсэн.
биш үйл тохиолдож байсан. Ном зам бичээд ингээд өөрөө дурлаад яаж гарч ийн. Жохон унтчихсан аа. Хүүх шуухтууд чинь юм уу ингээд унтахгүй ингээд зургт мурд үзээд бас юм хийлэхгүй байж болно шүү дээ. Тэгээ адилхан унтчихснаар гинтхэн босоод буцаал нөгөө унтангууд шөн нам гүмд юм хийгээд эхлэх юм уу. Өглөө эрт одоо босох тэр юм байсан л да. Би энэ 89 онд докторийн зэрэг хамгаалсан PhD гэдэг. Дараа нь 2000 онд шинэ ухааны доктор. Тэгэхэд манай хань гэр бүлийн эхнэр маань ингэсэлдэ. Би чамд нэг л талаар тусуулъя. Өглөө болгон чамтай хамт 5 цагт босъё гэж. Тэгээ 96-аас 2000 оны хооронд. Тэгээд гадаа гардаг гэсэн парк. 1 цаг яваал ирээд яг өглөөний 6 цагт өглөөний 8 хүртэл 3 тийм ээ 2 цагаас 2 цаг 30 минут яс сууж байгаа. Тэгээ байнгын тэгээ суугаа сурч гарч их юм амждаг юм биш. Тэгэхээр эн чинь бол одоо гол арга бол бас нэг том зориг тавиад яачаар тэнд нөгөө нэг оюун санаа удирдагдаад тэгээд төв мэдрэлийн систем тэрнийхээ удирдлагаар ажиллаж байгаа юм биш. Хэрвээ та үл үзэгдэгч хүн байсан бол юу харахыг хүсэж байна? Нэг бол юм хармааргүй байна. Би нэг юм харахыг хүсэхгүй байна. Ягаад гэхээр их муухай янз бүр юм харагдвал яана тий. Дараа нь одоо амьд явахд хэцүү шүү дээ. Тэр нөгөө хүмүүсийн чинь юм одоо нэг тэр яг итгэж явсан нэг хүнийг матж байгааг харуул яах юм тийм үү? Нэгийг одоо татаарч байгааг харуул яах юм? Тэр бас муухай тийм байж хэрэггүй шүү дээ. Гинэн цагаанаараа явах нь зүйтэй. Хараад ирлэн дэмий юм. Дэмий гэж байна. Таны хамгийн очих дуртай газар? Би одоо нутагт очих дуртай л да. Тийм. Одоо ингээд бас эн чинь нутагч их өөр шүү дээ тий. Санан, зүүдлэн, нөгөө маргааш өглөө мандах улаанаар шар хөвийн дөрөлжөөр гараад явах юмсан. Цоодол самдан ориг сугар сумья хинийхин ч гадаа хамаагүй дөрөө мотлоод буух юмсэл гэж ингэж л боддог. Бурхан гэж байдаг болов уу? Байдаг. Та хэр шудраг хүн бэ? За яа бүр их шудраг хүн биш дээ. Яг одоо гэхдээ хүн шудраг байхыг л хичээдэг л дээ. Дөрөв би танаас таны хэлэх дуртай үг гэж асуусан тийм ээ. Одоо танаас би таны хэлэх дургүй үг ямар үг? Хэлэх дургүй үгэ. Одоо энэ дээрээс нь сонсох дургүй үг гэж болох юм. Тий. Энэ хэлэх дургүй үг гэхээр одоо янз бүрийн хараад юм болов. Тий. Би өөрөө зусаа гэдэг юм бас муухай хараад хэлж байна. Тий. Гэхдээ зарим хүн бас хэтэрх юм муухай хараадаг. Одоо малж байгаа малаа хүртэл муухай хараагаад л. Тэр интерт үе жоохон дурамчхал байдаг. Тэгээд ер нь бол шүү дээ миний дургүй юм бол хүнийг нэг үл ойшоосон доод хийсэн тэр мүү юу юм. Тэр мүү гэд би тэрийн л их дургүй юм. Таны бусдад бэлгэлж исэн бэлгнээс таны сэтгэл тод үлдсэн ямар бэлэг байдаг вэ? Чи би хүнд бэлгэлсэн бэлгэнийг санахгүй байна. Бодвол бэлгэлж л хийсэн баг. Бэлгэлж л хийсэн. Тий, өдөр болгон номоод бэлгэлж байна хамгийн наад. Тий. Тэгээ одоо нэг их том юм бэлгэлээд ах чадал тэнхээ юу бах. Тий. Өөрийнхөө л хэмжээнд таарсан бэлэг. Тэгээ бас нэг цэцэг мэцэг өгсөн тал би айж магадгүй ганц. Залуу байхад. Таны уурлагтай гаргадаг зан чанар. Нэг дүрсгээ тэгээ болчихдог л. Яадаг муу суу гэх нэг би дөрөв ярьлаа. Тий, нэг л тийм л. Та хизээ өөрөө хамгийн их итгэлтэй байдаг вэ? Ер нь хамгийн итгэлтэй байдаг үеийг бинд ярмааргүй байна. Тийм ээ гэж. Хит өнгөрсөн болно. Хүүхэд 18-аас 20 насныхаа үед маш их мөрөөдөнтгий байдаг юм байна л да. Тэгээ та өдийн насны зэрэг дээр хурж ирчээ тийм ээ. Эргээд хоёлаа харъя л да тийм ээ. 18, 19 дөө Лүндэ шанс гэдэг хүүг харъя. Өнөөдөр тэгэхэд тэр хүүгийн мөрөөдөл хэдэн хувь биелсэн болов? Би ер нь бол их л мөрөөдөнтгий хүүхэд байсан. Тий. Романтик. Ном их уншин, булаацалдаа.
тэгэл асар их арманчиг. Сансарт нэгсний энэ гэж яа мөрөөдж байгаагүй. Ер нь бол одоо энэ төрийн түшээ болно гэж бол мөрөөдчихсэн. Тэрэндээ бол хүрсэн юм шүү дээ. Гэхдээ энэ бол энэ мөрөөдөл дотор өчүүх юм байна гэж ойлгосон. Эрдэмтэн том одоо профессор болно гэж мөрөөддөг гэсэн. Тэрийгэ профессор гэж хэлээд найз нартай шоолуулдаг гэсэн. Би нэг сургуулийн дугуй зааланд хичээл заандаа профессор болоод энэ талхандаа гээд 1-2 дугаар байрны хавьд их харах дуртай. Их сургуулийн багш болно доо гэж мөрөөд. Тэр мөрөөдөлдөө бол хүрсэн. Гэхдээ жинхнээсээ багш болж чадсан уугүй юу? Жинхнээсээ тэр эрдэмтэн профессор болж чадсан уугүй юу? Тэрэндээ хүрээгүй байна л да. Тийм учраас бас одоо цаашдаа ядахтаа сурах хүчийг бичиж байгаа сурах хүчгээ тийм үү? Одоо манай хүүхдүүд миний сурах хүчийг ном уншиж шít. Энийг нэг одоо тэр өрөндийн төвшөнд ойртуулж бичих. Тэгээ нэг 3-4 удаа хэвлэгдээд одоо бол навсаагаа дунж байгааг нь хараад бас яг сэтгэл бас юу байгаа юм тийм бас яг хийсэн байна. Хүмүүс ингээд номын сангаас авсаараад бүр навсаайцсан л байна гэж байна. Энийг нэг 3 дахь 4 дахь хэвлийг үзээд тэгээ бүр нэг ямар ч байсан нэг ийм нэг багш эрдэмтэн байсан юм да гэдэг тэр кондицэнд хүрэхийн төлөө байна. Тийм учраас би зорилгодоо хүрээгүй гэж бодож байгаа. Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл? Би ер нь гадаад хэл мэддэг. Монгол хэлэндээ ч таарав шүү дээ. Яг нөгөө бусдын мэдлэр одоо орос хэлийг их олон жил үзлээ. Одоо нийтээ 3 дугаар ангиас эхлээд 8 9 нас 10 настайгаас эхлээд нэг 20 тэгээ орос дээр хүртэл диссертат бичсэн үлдээ. Тэгээ ингээр чи нэг 20 гаруй жил үзээ байлгүй дээ тий. Дараагийн сүүлийн 20 жил англи хэл бас ноцолдсон шүү дээ. Ярьж чадахгүй л да айл айл. Гэхдээ мэдээллийг авдаг байх хэмжээнд. Төвд ном нэг 2 жил гаруй үзсэн. Багш шав ороод 60 хэд оны сүүл. Тэгээд нөгөө бас тэр үе чинь социализм үеч байсан манай багш таалд өгсөө тэгээд үндсэндээ идгэрсэн. Танд хандаж бусдын хэлсэн үгнүүдээс та бусад бол мэдээж танд хандаж бол сайшаалын, магтаалын, талархлын гэж л зөндөөл үг хэлж байгаа л да. Энэ олон үгнүүд дундаас үгүй энэ үг чинь ямар сайхан үг вэ гэж бодож байсан үг ямар үг вэ? Суугатай. Хүмүүс их сайхан үгнүүд хэлсэн. Тэгэхээр 2 янзын үг надад хүн хэлсэн. Ялангуяа ингээд тойрог дээр явж байхад тийм үү? Улсуудаа уулзаад ингээд айл унараар ороод амтай ахтуутай ингээд уулзаад явж байхад хүмүүс их сайхан үг гэлдэг. Тэгээд манай нэг 2-3 хөгшин байдаг. Надад хайртай гэх юм олон хөгшчүүд бий л дээ. Тэгээд тэр миний муу шар хүү гэдэг. Тэр үг л их. Одоо надад л их таалагдсан юм да. Ээч их санагдсан байна. Танихгүй юу амаатан сатан биш шүү дээ тийм ээ. Зүгээр л одоо нутгийн сайхан хөгшчүүл. Нөмө шар хүү гэдэг ч тийм. Тэр үг л одоо манай хүүхд залуучуудын лүндэ ах гэдэг үг байдаг. Тий. Яг багш гэдэг нэг хинхэн нилээд нь багш гин л дээ. Манай тэр нутгийнхан ойр тойрныхан тийм үү? Ах манай лүндэ ах нөгөөд нь ийм шар хүү гэдэг. Энэ хоёр л одоо хамгийн илүү дотн санагдав. Таны дараагийн асуулт 80 дахь асуулт. За. Ер нь бол та бүхэн 100 асуулт бол ер нь төгссөн биш үү тийм ээ? Тийм байна. Би аль болохоор л багш хүн чинь парламентын гишүүн чих ярьдаг шүү дээ. Баг л ярих гэл гэж байна. Би бас баг яриулах гадал байл л да. Энэ амьдралын та юунд хамгийн их эргэлздэг вэ? Энэ амьдралыг би онол суртахууных нь хувьас эхлээд эргэлздэг. Бодож бас нэг хичээл заад багшийн хувьд гэдэг юм уу судлаачийн хувьд өөр зам байхгүй шүү дээ. Ер нь бол суртахууны хувьд л жаа эргэлзээд байдаг шүү дээ. Хүн өхөн мөхтлээ суралцсан гэж бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр одоо та хэдийгээр оройтсон ч гэж бодохгүйгээр юунд хамгийн их суралцахыг хүсэж байна? Би энэ одоо амьдралдаа суралцаад л байгаа юм. Гэхдээ өшөө бага суралцаад л юм л гэж санаа зовоод байна. Энэ орчин үе гэдэг чинь ерөөсөө тэгээ яаж хөл нийлүүлж урд талд нь гарч чадахгүй л дээ. Гэлээ гэхдээ
Энэ хүн хүнээс суралцах юм их байна шүү дээ. Би одоо шавнараасаа маш их суралцж байгаа шүү дээ. Сүүлийн үед. Шавнар маань одоо хамаагүй илүү болцсон байна шүү дээ. Тэднүүсийнхээ номыг уншиж байна. Тэднүүсийнхээ яриа хөөрөө лекцийг их сонсож байна. Тэрвэрээ би их бахархаж байна. Тэ? Би багш хүн эднүүс миний шав, би диктовалн тийм үү? Эднүүс миний үгийг одоо тарин шиг хэрэгжүүлэх ёстой гэж би боддог. Шавнырийнхаа үгийг асар их одоо сонсдог болж байна. Тэрнээс л их суралцъя гэж бодож байна. Тэгээ өөрөө би адилхан бие дааж хичээдгүй яг. Та юунаас хамгийн их айдаг вэ? Айдаг юм хүний зан чанарын эвдэрлээс л гэж. Мөнгө гэж танихаар юу? Гэхдээ одоо мөнгө бол хэрэгтэй л дээ. Хэрэгцээний гарцаагүй зүйл юм. Манай жоохон хүүхд хүртэл агаатай мөнгө авахгүй юу лээ өвөөтэй мөнгө авна гэсэн гэж байна шүү дээ. Цагаан сараар одоо мөнгийг ялгаж чадж шүү дээ. Тэр чи юм амддаг юм гэдгийг мэдэж байна тий. Тэр мөнгө гэдгийг бол хүмүүс их л одоо хайр гамгүй зарцуулаад ах шиг заримдаа санагдаад. Их гоё хэнцэр юм, бренди юм энэ төргээд би тэрэнд одоо тэгэхээр намайг бол хоцрогдсон л гэж бодож байгаа бол. Тэрний оронд тий. Гэхдээ одоо яг бренди улс орны нүүр царай байна тийм үү? Гоё юм чанар манар байдаг баха гэлээ гэхдээ хэрэггүй зүйлд л одоо мөнгө зарах хэрэггүй санагддаг. Та Монгол эх орноо ямар байгаасаа гэж боддог вэ? Ирээдүйн сайхан Монгол орн танихаар хэдэн он бол? Гэхдээ манай эх орн биш дээ. Би юу ингэж санаа зовдөг юм. Сонгуулаас их санаа зовдөг юм. Яг хоёрдугаарт энэ улс төрчлөлтөөс их санаа зовдөг юм. Сонгуул улс төрчлөлт хоёр чинь нэг шүү дээ. Тэгээд энэ нэг чинэлэг дунд давхар гэдэг нь нилээд нь бүгдөөрөө тийм амьдралтай. Унах унаатай, орох оронтой, орох ороныг байх одоо бол тийм үү. За хоолнд яг бас хоолтой байх. Өрөндөө өмсөх хувцастай. Тэгээд эрүүл мэндэ хамгаалуулах тийм үү. Өөрснийхөө эрүүл мэнд анхаарал тавьдаг. Тэгээд ядарсан зүдэрсэн үед ямар ч байсан санаа зовхгүйгээр эмчлүүлчих болцоотой хүүхдээ одоо гарын ганцхан хөлийн дөрөнд хүргээд боловсролтой болгоч чадах тийм нөөцтэй. Тэгээ хинээс ч хамааралгүй тийм үү нэг одоо овоож оцоогоо хувийн онгоц унаад ах тухай биш шүү дээ. Зүгээр ер нь ийм төвшөнд л ихэнх нь болчвол би бол одоо Монгол орн сайхан болно гэж. Хоёр дахь юм нь тусгаар тогтнолын асуудал. Монгол улсын тусгаар тогтнолыг асар хүнээр авсан. Түүнийг хэмжээгүй хүнээр хамгаалж ирсэн. Манай өвгд хийсэн. Урагшаага түүх ярьлаа гэдээ ээж болохгүй л дээ. Тэгэхээр энэ тусгаар тогтнолын үндэс нь гэдэг бол асар их байна. Тэгэхээр энийг одоо эдийн засгийн тусгаар тогтнол ялангуяа тийм ээ. Тий. Тэгээд энэ нөгөө ёс суртахууны тусгаар тогтнол гэдэг шиг Монгол эх оронч үзэл энэ Монгол хүний дархлаа удмын сангийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн аюулгүй байдал, хүний аюулгүй байдал гэж ярьдаг шүү дээ. Энэ хідэн ийм том асуудлууд дээр л би их санаа зовоод л гэдэг явдаг л да. Тэгээ энийг нэг гайгүй болгочих юмсан. Тэгвэл одоо нөгөө өгөхөд гэдэг шиг одоо санаа амар өвхөж болно ш. Санаа амар өхнө гэж бол байхгүй л дээ. Тэгэхээр ингээгүй яг үгээр маний энэ ч анх оролцоод явцсан. Тийм ээ. Одоо би залуу багш байхаас эхлээл залуу эрдэмт байгаас эхлээл одоо нөгөө олон намын тогтолцоо, хууль цаазд төр энэ төр гэх их том юм ярьжсэн байхгүй 80-аад оны сүүлч. Тэр чинь бол одоо үндсэн хуулийн төр батлагдаад модноос үндсэндээ гарцсан. Гэхдээ жинхэнэ утгаараа тэр хүний эрх ардчил гэдэг нь зах зээлийн нийгэм гэдэг нь байна уугүй юу? Хамгааллын тогтолцоо нь байна уугүй юу? Хүн төвтэй нийгэм, хүмүүнлэг ардсан нэг энэ чинь хайгүй хэцүү юмнууд байгаа маа. Тэгээ энэ болгонд л аминдаа бол нөгөө санаа зовоод л шүү дээ. Жирийн иргэн хүртэл санаа зовж ш төрийн төлөө огтно гэдэг шиг. Тэг чи маань огтно байтгаа төрийн төвшөө хүн чинь санаа зовхоос шиг. Жирийн иргэдүүд нь гадаад дотооддгүй бүгдөө санаа зовж явахад бүгдөө уул нь энийг мэдээл явуучвал уул нь манай улс бол надад өнгөтэй л харагдаад байна. Энэ сайхан Монгол орн танихаар хэдэн он бол? Би одоо хэлж мэдэхгүй байна. Ер нь бол шүү дээ юм их сонио шүү дээ. 2015 он гэхэд ашигт малтмал хэрэггүй болно гэж бид одоо хуулганд автчихсан болсон шүү дээ. Нөгөө гаргасан юмаа дахиж ашиглаад тэгтэл одоо уул уурхан баялаг дахиад яригдаад л байгаа үстэй болом тийм үү?
нэгэнд гарсан юм даахгүй болно. Энэ төмөр одоо зисмис эргэж ашиглаад бүх юм болох юм яриад байсан. Тиймгүй л байна шүү дээ. Тэгэхээр бол юмыг их өнгөцгөн бодож болохгүй. Нэг ингээ хөгжөөлөө аваад ирчээ аваад яг л нэг торгон ирмэг дээр л ирчээл 3 жил 4 жилийн өмнө ирчихсэн юм л да монголч. Нэг 3 жил гарны өмнө Монгол улсын хөгжлийн торгон ирмэг дээр хүрээд ирсэн байхгүй. Яг тэр ирмэг дээрээсээ л ингээл нэг дорой хий иргээд байгаа байхгүй яг одоо. Энэ хий иргэлтийг гаргах хэрэгтэй л. Зөв гаргах. Тэгээд ингүүл биш нэг 6 жилийн дараа юм уу 7 жилийн дараа ихтэйхан болж хол гэж. Гэхдээ хүнийг өөрчлөнө гэдэг бол тийм амаргүй байна. Та хамгийн сүүлд хизээ сэтгэлээсээ инээсэн бэ? Сэтгэлээсээ үе инээдэг л байлгүй. Би ер нь тэгээ бас сэтгэлээсээ хаяа нэг инээдэг явдал байдаг. Багийнхаа найз нартай 10 жилийнхээ найз нартай их сургуулийнхаа найз нартай нэг цуглаа. Одоо тийм үү? Тэр нь одоо миний үе ихэн болоод надаас ахмад олсууд байгаа шүү дээ. Би 18 таа ороход 35 таа орж исэн хүмүүс л байсан байхгүй юу. Тэгээд насны зөрөөнд ч байдгүй шүү дээ. Тэгээд ингээд бүгдөө нэг цуглаа хөхрөлдөхөөрөө нэг сайхан. 30 жилийн ойгоо хийгээд биднээс нэг туулын хөөн дээр нэг очсон хэдэн онд 2 3 жил хэдэн жилийн өмнө. Тэгээ би нэг ангийнхантайгаа нэг 2 ангийнхантайгаа нэг сайхан инээлцсэн дээ. Одооны нийгэмд маань өөрчлөх ёстой асар их асуудал байна л да тийм ээ. Таныхаар энэ олон асуудлаас энийг нь төрүүлж бид засаж хийх юм шиг гэсэн асуудал ямар асуудал байдаг вэ? Би одоо яг өнөөдрийн харахад өдөр тутмын ажил тулга тойрсон юм шиг биш байгаа юм. Одоо энэ ингээл зөв болгох, голдролд нь оруулах асуудал. Тэгэхээр энэ үндсэн хуулийн гажуудал гэж яриад байгаа. Энэ ядахтал давхар дээлийг тайлах асуудал, их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн хамт байдгийг болиулах асуудлаас ядахтаа эхэлмээр. Тэгвэл байраа олно. Их хурл нь засгийн газар нь байраа олох гэж байна. Эднүүс нь байраа олж юм бол нөгөө дээр суудлаа олохгүй, ороо гүйдлээ олохгүй тийм үү? Гэдэг шиг ингээд юм ингээд бие биенээсээ ингээд гинжи уруулаар явагдаад юм л да. Ингээд учхийн ингээд тайлаад ингээд явмаар л. Та хэд наслахыг хүсэж байна? Гэхдээ би ер нь болж игэл манай ач зээ нараа нэг 20 хүрэх юм. Тэгвэл 15 жил гэхээр чинь 70 нас хүрэх. Тэгээд манай аав ээж хоёр арай хүрээгүй л дээ. 60 хүрээгүй хоёулаа хүсчихсэн. Гэхдээ одоо бас орчин үе чи өөр болсон биш тийм ээ. Тэгээд 70 хүрч ирэх хэрэгтэй. Та өөрийгөө өтлөөд бүр өтлөөд өвөө бол ямар хуу өвөө болно. Тэгээ хэрхэн амьдрах бол гэж төсөөлөн боддог вэ? Би яг нэг үгэлэхэд өвөө болохыг хүсэхгүй байна. Тий. Өөлдөө. Одоо ч өвөө. Ер нь бол одоо залуугаараа байж байгаа л дуусахыг хүсэж байна. Маргааш дэлхийс сөнөн гэвэл амжуулж та юу их вэ? Би юу ч хийхгүй. Яагаад гэхээр дэлхий сүнхэхгүй мүддөө. Тий. Тэгэж одоо тим одоо тэр бол пессимист үзэл буюу неотрооны бөмбөг хаяал яах вэ? Юм ариг галуу юулвөл яах вэ энэ гэдэг яриа. Эн чинь үр хүүхэдтэй ач зээтэй хүн гэдэг чинь гол тасрахгүй шүү дээ. Тийм учраас тийм болох ёсгүй гэж бод. Хайр гэж танихаар юу вэ? Хайр уу? Одоо ёстой хамгийн нарийн юм байдаг. Хамгийн нарийн юм. Тийм нарийн юм л байдаг байх. Би бол тэгж л бодож байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй хайр нь гадна дотроо хална гадна гэдэг шиг өөрөө ирэхгүй л одоо тэр хүнд санаа зовоод байгаа юмыг л хайр гэдэг. Тэгвэл амьдрал гэж танихаар юу бол? Амьдрал бол одоо яах вэ? Нэгэн цаг хугацааны үргэлжил юм уу? Тийм ээ? Тэгээд нэг хэний дээр үед би багтаа манай багш нар хэл ярьдаг байсан. Одоо бас нэрийг гинтгэн саналаа. Амьдрал гэдэг бол нэрээ хүлхэд даагдахгүй л аар бол юм уу та. Мэрж барахгүй аар бол юм шиг. Та өөрийгөө ямар нэгэн амьтантай зүйрлсэн бол зүйрлэх бол тийм ээ. Ямар амьтан байх вэ? Одоо ямар амьтан одоо би уулын дахиад жилтий дахиатайгаа их төсдөг шүү дээ. Тэ одоо 57 оны гал дахианууд идэх одоо хүн байдаг шүү дээ. Ер нь ойролцоо шүү. Тэгээ ер нь бол тэгээд би нэг туулай шиг зүрх муутай. Тэгээд дахиад шиг одоо нэлээ тийм
донгоддог байрал юм уу та. Яг шаардлагатай үед бол бас өөр амтны шинжүүдийг ч гэсэн хадгалж чадна л та. Та одоогийнхаа амьдралд сэтгэл ханамж хэдэн хувь бэ? Яг хувийнхаа амьдралд бол ханамжтай. 100%. Бараг л 100% гэдэг яг хэвээр мэдээж ханамжтай. Тэр чинь гэхдээ энд бас хамаагүй хэл ам хүрэн штэ. Ярьж болохгүй шүү дээ. Та одоо хүртэл хэр үнэн зөв хариулсан бэ? Гэхдээ би нэг 80% та хариулсан болов. Яг одоо танд ямар сэтгэл төрж байна? Гэхдээ яг одоо 5 дахь баасан аргийн орой нэгж ажилтаа байлаа. Нэгж би ядарсан ирсэн. Тэгээ яриа суухаар сэрэгчлээ. Одоо л дөнгөж ярьж эхэлж ийн гэж бодож байна. Ингээд би танаас 99 асуултаа асууцсан. Тэгэхээр та бүхэн нэвтрүүлэг маань 100 асуулт 100 хариулт гэдэг нэвтрүүлэг болохоор 100 асуулттай байх хэрэгтэй байгаа. Тэгэхээр гэтэл би танаас 99 асуултыг асуусан байгаа. Нэг хариултыг танд үлдээж байгаа юм. Яагаад танд үлдээж байгаа вэ гэхээр мэдээж тантай нэвтрүүлэгт ороо эдгээр утас жирэмсээр ингээл ярьсан шүү дээ. Тэгтэл заа нэг юм нэг 100 асуулт 100 хариултыг нэвтрүүлэх 100 асуулт байдгийм байна гэсэн нэг ойлголт бол байгаа тийм ээ. Тэг ер нь яг нэг хэлэхэд баг ойлголт муутай ирсэн. Тий яг одоо нугаад яг бичиг ирсэн байсан. Манай дуслах танилцуулсан. Тэгээ би ер нь бол би энд яагаад орж байгаа юм гэвэл Солонгост байдаг одоо монголчуудаа зориулсан нэвтрүүлэг юм гинэ гэж надад арайж юм гинэ гэж хэлэхгүй юу. Тэгээ би биштэй нутгаасаа хол яваа хүмүүсийг л их өрөвддөг. Сайхан хоол сайхан экологийн бас гайгүй нөхцөлд амьдардаг юм байна лээ. Хоолны чанар хүнсний аюулгүй байдлын чанар гайгүй байдаг юм байлээ. Тэгсэн мөртрөө ёстой асрыг хөдөлмөрлөж тийм үү? Яаж явж байгаа улсууд гэдгийг чинь бид мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг бол нэг их одоо өрөвдөөд нулимс судлаа нулимс унгаад явах материал нулимс. Гэхдээ маш их сэтгэл санаагаа их орноо бодож энд байгаа аав ээж тийм үү өрөө хүүхдээ бодоод эн чинь бүгдөө бидний өрөөсөн байгаа юм чи миний лах дүүхэд зөндөл юм байна. Манай нутгийнхан зөндөл баг. Тэгээд нөгөө болж яваа нь бол над дээр ирдгэн штэ. Голцоо болохгүй байгаа нь ирдэг байхгүй юу? Одоо тийм зовлон тэнд бий болчлоо. Одоо яах вэ? Маш яралтай явах шаардлага гарлаа. Фактл зовлон тэнд ярина штэ. Тэгээ би ингэж дотроо яадгийн тэгээ би албаар зориуд ирж байгаа юм. Тэгээ 100 дахь асуултаа бол би энэ гадаадад амьдарч байгаа монголчуудаа шинэ жилийн мэнд хүргэе. Нөгөө симхийч болсон гэр минь сэгсгэрч болсон ээж минь гэдэг шиг та нар ч үнэхээр дэвчээртэй амьдралын ирэхээр аргагүй дэвчиж байгаа улс шүү. Би болохоор бол шүү дээ. Сэрэ 7 хоног болохоор нутгаас надад очин болж байгаа ш. Тэнд яадгүй гэж үү те? Энд хүүхдтэйгээ уулзаж чадахгүй зовж. Залуу хосууд хоорондоо уулзаж чадахгүй байна. Зовлон их бий. Гэхдээ энийг бол одоо даван туулах бүрэн боломжгүй Монгол орны өрөөдийн хөгжил. Энэ төлөө энийг наажлуулахын төлөө бид бүхэл хүчээрээ зүтгэнэ гэдгээ та бүхэндээ хэлье. Би энийг л хэлхийг хүсэж байна. Ингээд та бүхэн нэвтрүүлэг маань их өндөрлж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хүрчиж нэвтрүүлэгт мань оролцож байгаа танд маш их баярлалаа. Мэдээж төрийн ажил гэл асар их ажил байгаа шүү дээ. Энд хэсэгхэн ч гэсэн жоохон ч гэсэн зав гарч бидний нэвтрүүлгийн үзэгчтэй хамт байсан танд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн нэвтрүүлэг дөнгөж сая яг одоо MJL радио FM 102.1-ээр Улаанбаатар хотод дээрээс нь цаашлуулаад MJL радио Chick.com гэдэг сайтаар дэлхий дээр тархан суугаа нийт монголчууд маань сонслоо. Тэгээд энэ хүн нэвтрүүлэг маань мөн шинэ дэлхийн телевизийн эфирээр гарна. Дээрээс нь Sky Media Univision-ны видео санд байрших юм байна. Тэгэхээр та бүхэн минь өнөөдрийн нэвтрүүлэг маань их өндөрлж байна. Тэгээд таны цаашдын ажилд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Хувийнхаа нийгмийг хавчуулчих уу? Болно. Би бол хууль амьдрал гэдэг нэвтрүүлгийг UBS Global гэдгээр хийдэг. За. Тэр Монголын хууль хэрэгтэй шүү дээ хүнд. Тийм ээ? Иргэний хууль амьдрал тийм үү? Хөдөлмөрийн хууль амьдрал, гэр бүлийн хууль амьдрал, оюуны өмчийн хууль амьдрал гэдэг юм. Эрх зүйн хууль цаад зөрчил хариуцлага гэдэг юм. Тэр бас YouTube дээр хууль амьдрал гэдээ орохоор байгаа шүү. Тэгвэл би нөгөө хичээл заадаг манай хуулийн эрдэмтэн багш нар оролцдог. Ийм байдгийм 108 дугаарад ямар ч байсан явуулна. Тэр 5 жил үргэлжлэн.
Тэгэхээр Монголын 423 гойд байна л да одоо. Тэгэхээр бүгдөрөнгөөр нь явуулж чадахгүй шүү дээ. Яг гарцаагүй хэрэгтэй тийм хуулиудаар явуулна шүү. Тэрийг бас үзээрэй гэж тийм. Нэг нь 30 минутын нэвтрүүлэг. Үзээрэй, санал бодлоо илэрхийлээрэй. Ингээд танд дахин баярлалаа. Ингээд би бас таны одоо арайж телевизийн хамт олонд амжилт хүсье. Их буянтай зүйл хийдэг юм байна. Тэгээ болж игэл одоо машинаар явж байхдаа ч болсон сонсхийг хичээе гэж. Тийм. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань ийхүү өндөрлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын их хурлын гишүүн Данзангийн Лүндэ Жансан хүрэлцэн авч оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай.